Улсын хурлаас болоод холбогдох байнгын ордоос баталсан хууль тогтоомжийн шийдвэрүүд, за мөн дээрээс засгийн газрын үйлчилгээний тайлангийн биелэлтэй холбоотойгоор манай их хурлын тамгын газраас дүн шинжилгээ бас хийсэн байгаа. За энэ дотроос яг үндсэндээ манай байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд бол үндсэндээ нийт байнгын орооны 10 тогтоолын 58 заалтын биелэлт нэг 60% гэж бол гарсан байгаа. 60%. За улсын их хурлын 21 шийдвэрийн 112 заалтын биелэлт дунджаар нэг 76% гэж бол гарсан байгаа. Тэгэхээр би бас энэ үндсэндээ тайлангийн хэрэгжилтийн биелэлт бол бас хангалттай биш байна гэж бол үзэх хэрэгтэй. Тэгэхээр би яг нэг талдаа бол энэ зөвхөн нэг шалтгаанаас үүдэлтэй холбоотой асуудал биш л дээ мэдээж одоо юу гэдгийг улс төрийн докторгүй байдал, за эдийн засгийн хүндрэлч гэдэг юм уу, гадаад дотоод орчны нөлөөллүүд бол мэдээж нөлөөлж байгаа. Мэдээж энэ бас төлөвлөлтийн алдаанууд бас байгаа. Санхүүжилт хүндрэлийн асуудлууд байна. За дээрэс нь хяналт болоод хүний нөөц, ил тод байдлын одоо энэ засаглалын асуудлууд ч гэсэн нэлээд хүндрэл бол үүсэж байгааг шаарч байгаа. Тэгэхээр би зүгээр энэ дээр цаашдаа бид нэр ер нь одоо энэ хууль тогтоох дэд байгууллагын баталсан тогтоол шийдвэрүүдийг ер нь цаашид яаж хэрэгжүүлдэг болох юм бэ? Энэ дээр бид нар тодорхой хэмжээний бодлого гаргаж энэ асуудлуудыг бас бүрэн дүрэн шийдвэрлэх, энэ асуудлыг дэвшлүүлэхгүй бол хариуцлагын тогтолцоос бол байгаа асуудлуудыг бас сайжруулахгүй бол үндсэндээ нөхцөл байдал бол бас нэг юм ёс төдий ингээд улсын хурлаараа байнгын ороод энэ тайлангийн биелэлт гэсэн нэр төдий хилцдэг нөхцөл байдал бол бас хэвээр үржлэхээр байна гэж бол бас хараад байгаа. Тэгэхээр энд анхаарах ёстой асуудлууд бол мэдээж одоо юу гэдэг нь төлөвлөлтнөөсөө бид нар бол анхаарах зайлшгүй шаардлагатай байх шаарад байдаг. Яг энэ яам агентлагууд хоорондын чинь төлөвлөгөө хоорондоо нэгдүгээр зөрүүдэх асуудал гарч ирж байгаа. За тэгээд тухайн засгийн газрын тухайн тэр одоо их хурлаас баталсан тэр бодлого шийдвэрүүд хэрэгжилтэн дээр бол хөрсөн дээр буудаг. Урт болоод дунд хугацааныхаа энэ бодлогынхаа уялдаа холбоо нь алдагддаг ч гэдэг юм уу. Хөтөлбөр зорилтууд нь бодит нөхцөл байдалтайгаа нийцдэггүй. Нэг ийм төр зураг бол гарч ирээд байгаа. За дээрэс нь би хамгийн том асуудал бол үндсэндээ засгийн газар дээрэж тэр их хурал дээр ч юу бид нар бас өөрсдөө алдааны асуудал байгаа нь хяналт шинжилгээ болоод энэ үнэлгээний чинь сул тогтолцооноос асуудал бий бас болоод байна гэж бол бас хараад байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр нэг талдаа засгийн газруудаа дөнгөж одоо шинээр байгуулагдаад 2-7 он ч байна. Тэгэхээр бид нар төрийн бодлого шийдвэрүүд цаашид амьдрал дээр хөрсөн дээр бууж өдөр тутам энэ асуудлууд нь шийдэгдэж бодлого шийдвэрүүд хэрэгждэг байх зайлшгүй шаардлагатай байна. Үр дүн хэмжих тодорхой шалгуурууд нөрөө дутмаг байна. Тэгэхээр магадгүй тэр бодит гүйцэтгэлийг шалгах механизм сул байгаа энэ асуудлуудыг бас шинжлэх тал дээр бас нэг өөрчлөлт гаргах зайлшгүй шаардлага бол байна гэж хараад байгаа. Гурав дахь үндсэн асуудал үндсэндээ хариуцлагын тогтолцоо өрөөс бол байгаа байна. Яг үндсэндээ энэ бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэгүйтэй холбоотойгоор тухайн хариуцлага алдсан агентлаг, яам, тухайн холбогдох төрийн албан агч нар дээр хариуцлага тооцох механизм өрөөс бол байна гэж хараад байгаа. Тодорхой зүгээр нэг цалингийн ч гэдэг юм уу, тодорхой нэр төдий ч гэдэг юм уу, ийм хэмжээгээр. За одоо өнөөдөр чинь манай байнгын ус гаргасан шийдвэрүүдийн биелэлт 60%, 70% байлаа гэдээ аваад үзэхэд үлдсэн дээр 30-40%-ийг нь хэрэгжүүлэг байж одоо эрх бүхий албан тушаалтнууд дээр яах юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ болгоныг бид нар илүү үүрэг хариуцлагын зааг энэ хязгааруудыг нь бол тодорхой болгох зайлшгүй шаардлага байна уу гэж бол бас хараад байгаа. За дахиад үндсэндээ бас нэг асуудал нь үндсэндээ мэдээллийн ил тод байдлын байдлын асуудал, хүртээмжийн асуудал өөрөө их сул байгаад байдаг. Тайлангууд өөрөө их олон нийтэд хүртээмжгүй, ойлгомжгүй, хэд ерөнхий нээлттэй мэдээлэл дутмаг, иргэдийн оролцоос сулч гэдэг юм уу нэг ийм асуудлууд байгаад байгаа учраас цаашид бид нар энэ системээ сайжруулахын тулд улсын хурлаас баталсан тогтоол шийдвэрүүд хэрэгждэг байхын тулд системийн түвшний ийм шинжилгээг бол шаардлагатай байна гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр хэрэглэхийн дарга бас шинээр дүнж ажиллаа аваад бас удаагүй байна. Та бас энэ дээр нэг яг бодитоор дүн шинжилгээ хийгээд дараа жил үдээд бид нар энэ хууль тогтоомжийн шийдвэрийн бэлтгийг гаргахад нэг арай илүү өөрөөр ханддаг байх ийм шаардлага бол байна уу гэж хараад байгаа. Яг мэдээж байнгын ороод бол тухай бүр одоо энэ өнөөдөр сая гадаад харилцааны яамны тайл мэдээллийг сонсож байгаа шиг тухайн одоо тавигдсан хүндсэн асуудлуудаа нэг шаарж байгаа шиг ийм байдлууд асуудал бол тавиад явна. А гэхдээ нэгдсэн зохиц байдлаар улсын их хурлын тэр засгийн газарч тэр илүү өөр төвчний шийдвэрүүдийг бас энэ хяналт шинжилгээтэй холбоотойгоор их шаардлага бол байна гэж хараад байгаа. Би зүгээр саяын манахаас баталсан хууль тогтоомжуудаас хэрэгжээгүй зүгээр энгийн ганцхан нэг жишээ хэлье л да. Одоо би
манай Дашбүрүүгээд уулуурхай амны төрийн нэрмжийн дарга байх шиг байна. Энэ дээрээс ганцхан залт би зүгээр жишээ болгож хэлж байгаа шүү. Та одоо чинь яг бодит хэрэгжилт нь ямар байна гэдэг. Энэ үндсэндээ аюулгүй байдлын байнгын хорооноос бид нар 22 онд баталсан тогтоолын 1/4 дахь залт байгаа. Тэгэхээр энэ өөрөө юу юм бэхээр үндсэндээ бид нар түүхий дээр доктортой нөөцөөр хангах бэлтгэл ажлыг зохион байгуулах, газрын үндэстний хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинээр нөөцийг тогтоох, ашиглах үйл ажиллагааг дэмжих гэдэг энэ заалт бүр тодорхой зааж өгч ирсэн. Одоо үндсэндээ энэ газрын боловсруулах үйлдвэрийн чинь түүхийдийн асуудал, бусад бүх байнгын орноор хэрэгжиж байгаа асуудал болчиход байна л да. Гэтэл одоо манай их хурлын тамгын газраас энэ дээр дүн шинжилгээгээд гаргаад ирэхээр 24 оныхоо жилийн эцсийн тайлан хуулж тавьсан байна гэж. 24 оныхоо. 25 онд энэ дээр ямар нэг зохион байгуулсан тодорхой ажил байхгүй нэ гэж харж байгаа. Тэгэхээр чинь одоо юу гэдэг нь зөвхөн нэг ажил нь юм байвал цаашид бид яах юм бэ гэдэг зүйл байгаа гэдэг. Энэ чинь үндэсний хэмжээний стратегийн том асуудал дээр бид нар ийм хариуцлагагүй хандаж болж байгаа юм уу гэдэг асуудлууд байгаа. Тэгэхээр одоо бол энэ дээр та хэд манаас анхаарч ажиллаач. Зөвхөн энэ асуудал биш би том бодлогын төвшөнд анхаарч ажиллаач гэдэг зүйл хэлэх гэсэн. Их баяр сайд та байр суурь нэг хэлэх үү? Ер нь том бодлогын төвшөнд одоо яах вэ гэдэг зүйл дээр. За би бол тэмүүлэн дарахтаа санал нэг байна. Тэгэхээр ер нь засгийн гүйцэтгэх эрх мэдлийн төвшөнд парламентаас баталж байгаа одоо энэ бодлогын шийдвэрүүдийн хэрэгжилт мониторингийн асуудлыг одоо аргачлалын хувьд, үнэлгээний хувьд, за хүний энэ чиглэлээр мэргэсэн хүний нөөцийн хувьд бас цоор нь анхаарахгүй болохгүй юм байна гэж би бол дүгнэж байгаа. За энд бол би бол одоо ерөнхий байдлаар хэлж байгаа. Тэгэхдээ засгийн газар бол энэ гүйцэтгэл дээр хангалтгүй нөлөөлөхөд төрийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хангалтгүй тогтолцоо, хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдээгүй гэж бид гүйцэтгэх мэдлэлээр байгаа шалтгаан нөхцөлийг тэргүй хэлжинд өөртөө хүлээн зөвшөөрж байгаа. Яг улс төр жиж ярьж бас их тийм хад их түүхтэй байна. Жишээлбэл засгийн газрын энэ тайланг гүйцэтгэх мэдлийн их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг одоо засгийн газрын төвшөнд мониторинг хийх нэгжийг татан болгоцсон байсан. 23-аас 25 оны хугацаанд 2 жил. 25 оны 7 сараас энэ нэгжийг 4 хүнтэйгээр шинээр байгуулж байгаа шүү дээ. Жишээлбэл. Тэгээд бүх одоо зүйлүүдийг дахиад шинээр одоо ингэ зохиож хүмүүсээ сургах аргачлалыг боловсруулахаас эхэлж явах шийдтэй. Засгийн газрын хяналтын хэрэгжүүлэгч тухай хууль гээд бид нар баталж ирсэн та бүхэн мэдчихэж байгаа. Хэн оруулж ирээ баталж ирсэн гэсэн мэдчихэж байгаа. Тэр хуулиар энэ нэгжийг байхгүй болгоцсон. Чиг үүрэг нь байхгүй. Тэгэхээр ямар одоо би парламентын баталсан хууль бас буруутай гэдээ би одоо парламенттайгаа бие бинийгээ толилцоод байх бидний хамтын шийдвэр байсан. Одоо бодит байдал юм л байна. За маш их олон үндэсний зөвлөл хороод байсан. Татан болгосон. Дахиад татан болгоо явж байна. За хэрвээ та бүхэн анзаарах юм бол яг хамтарсан засгийн газар эхлээд улс төрийн нөгөө парламентын энэ чинь парламентын 126 гишүүний 92%-ийг нэгтгэсэн хамтарсан засгийн газар ажиллаж байсан шүү. Сөрөг хүчин гэж байхгүй. Сөрөг хүчин байгаагүй шүү дээ. Тийм нэгдлийг бий болгоцсон байсан шүү дээ. Парламентын арчлалд дархлаа дээр ярих юм бол сонгодог парламент гэж хэлэх юм бол тэрнийхээ эсрэг. Тэгээ тэрнээс улбалаад юу болцсон гэхээр одоо зөвхөн нэг сайдаар байх ёстой нэг одоо ажлыг 4 сайдын эрхлэх асуудал дээр хуваацсан ийм бүтцээр ажиллаж байна. Одоо гадаад худалдааны асуудал яг хэн дээр байна? Гадаад худалдаа гадаад хэргийн сайд дээр байна. Бүсийн хөгжил нь шадар сайд дээр байна. Төр хувийн хвшлийн түншлэл чөлөө төссөн тэргүүн шадар сайд дээр байна. За тэр төрийн нөгөө хил дээр худалдааг хариуцсан бомб захиргаа нь болохоор сангийн сайд дээр байж байна. Нэрэ.
тэрийг ажилуулж байгаа төрийн өмчийн компани хэрэглэхийн сайд дээр байж байна. За энийг одоо давхарцсан би хүнийхэн тоог нь хариуцсан хүмүүсийн ингээ ярих юм бол энэ бүр одоо тэгэхээр яагаад одоо учрал ерөнхий сайд гарч ирээд сая өнөөдрийн засгийн газрын хуралдаанд бид засгийн газрын сайдуудынхаа агентлагуудынхаа бүх эрхлэг асуудалд маш богино хугацаанд энэ 4 сарда багцаагаад чиг үүргийн шинжилгээ хийж байгаа. 4 сарын 26-ны засгийн газрын хуралдаанаар бид энэ чиг үүргийнхээ шинжилгээний үр дүнд энийг оновчтой болгох шийдвэр гаргая гэж засгийн газар дээр хэрэглэгийн сайд миний би хариуцаад ажиллаж байгаа. Тийм учраас чиг үүргийг нь эхлээд оновчтой болох ажлыг хариуцуулахгүй бол нэг ажил нэхэр сүүлдээ эзэн нь олдохоо болчихно. Алдаа дутагдал гарвал хэн хариуцах би энэ рүү гэж ихэд байдаг. А яг хариуцсан ихээр би ч хариуцдаггүй тэрийг нь энэ хариуцдаг энэ хариуцдаг гэ би энэ рүү гэж ихээ суугаад байдаг. Тэгэхээр энэ өөрөө удирдлагын зохион байгуулалтын алдаа босон гэдгийг байсан гэдгийг би бол хүлээмжширч байна. Тийм учраас ажлаа эндээс эхлэх ёстой гэж засгийн газар байгаа одоо ойлж харчаад ажлаа эхлүүлж байгаа. Тийм учраас улсын их хурлтайгаа бас энэ чиглэлд хамтарч ажиллая гэж бодож байгаа. Бид бол жишээлбэл энэ тайланг хэлцэхтэр хууль тогтоомжийн хуулийн дагуу дэгийн хууль дээр юу орчоод байна нөхөө жилд 2 удаа энэ тайлан бүх байнгын ороогоор оруулаад байгаа. Энэ яг үр дүнтэй тайлагнал мөн үү? Тэгээ ийм цаасаа хэлбэрээр ер нь гишүүдтэй засгийн газрын төвшөнд ерөнхий сайд бол юу яагаад гэхээр ерөөсөө энэ дашборд дээр байгаа бүх төрлийн мэдээллүүдийг сайд нар одоо ерөөсөө ямар төвшөнд албаа агчтаасаа нэхэхгүй цаасаар гэж байгаа. Энэ тайланг их хурлын гишүүдтэй ерөөсөө шууд холбоё. Их хурлын гишүүд маань ерөөсөө энэ тайлангаас real time холбогдож мэдээлэл авдаг, тайлангийн үнэлгээтэй танилцдаг ийм имийг л хөгжүүлчихье гэдэг ийм зорилттой байж. Тэгвэл одоо заавал одоо жилд хэдэн удаа ч юм уу бичгээр ч гэдэг юм уу энэ олон төрлийн одоо энэ чинь дандаа яг өдөр тутам ажиллаар үзэж байгаа төрийн нарийн бичгийн дарга нэг газрын дарга нар бас энэ ингээд байгаад байгаа. Хойно бас ажил нь охироод байгаа л гэсэн үг. Тийм учраас энэ real time одоо парламентынхаа хяналтыг тавьдаг, танилцдаг, асуудаг ийм нэг юм захин технологиг ер нь засгийн газрын төвшөнтөр, их хурлын төвшөнтөр хөгжүүлээд явал аль алиндаа амар юм биш үү гэсэн нэг ийм л одоо байдал зорилго тавиал ажиллаж байна да. За баярлалаа. За гişүүд суулж хариулт авч дуслаа.